Сайн үзэгчтэй, сэнийг сонгож үзэгчтэй бүхэнд баярлалаа. Сэнийг хэлэлц та бүхэндээ энэ өдөр бэлтгэсэн мэдээлэлээ үзүүлэхэд бэлэн боллоо. За Монголын Арцсан холбооны дарга улсын хурлын гишүүн Баттулга өнгөрөх 7 хоногт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн цаг үе үзэл бодол шууд нэвтрүүлэгт оролцохдоо Монгол орондоо нүүрлээд байгаа авилгын талаар тодорхой эзэнтэй баримттай ярьж, засгийн газрын тэргүүнийг зарим сайд нарт нь авилгатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн билээ. Гэтэл нэмд орд сайд Баттулга зам тойр барилга бот байгуулалтын сайд байхдаа төмөр замын нууц гэрээ байгуулж 5 толгойг гацаасан гэж мэдгдсэн. Тэгвэл Баттулга гишүүн өнөөдөр зам тойр барилга бот байгуулалтын дэд сайд асан ганц бүхэн хамтаар хэвлэлийн баг хуралд зарлаж хариу мэдгэж хэлээ. Тэрээр 100% төрийн өмчөд Монголын төмөр замын компани Солонгосын консорциумтай гэрээ хийсэн түүнтэй салбарын яамны сайдын хувьд танилцсан гэсэн гарын үсэг байгааг тайлбарласан юм. За альва юм учир жанцантай дүрм журмын дагуу явагддаг гэдгийг санууллаа. Тэмээ гэхээр ямаа гэд байгаа болохоор ямааны учрыг нь эхлээд тайлбарлаад өгье гэдгээ Баттулга гишүүн хэлж байна. Монголын ард түмний өмчгээд байгаа 5 толгой зөө хэдэн хүмүүсийн гараар орж дуусгах гээд байгааг харуулж байгаа. Ухаа хотод хошуугаа дүрчгээд байгаа МСС компани сайд нарт авилга хэл хахууд өгч байна. Энэ асуудлаар сайд нарыг авилгатай тэмцэх газарт өгсөн олон хүний шар усыг босгосон бололтой. Баттулга гишүүнийг засагт байхдаа төмөрсөн барих нууц гэрээ хийсэн тухай хууль зүйн сайд нэмд очлон засгийн газрын хэрэглэх газрын дарга хүр латарнаар мэдээлж байсан. Үүний хариултыг өгч байна. Нууцлалын зэрэгтэй гэрээ хийгээд нөгөө Хүрлбаатар сайд нь өстой би нүдэрээ харсан амар юм байлаа гэдэг Нямдур сайд нь тагнуул царайлаад юм барьцсан царайлаад ингээд тэгээ манай яамны тэр дэд сайд бүрдөрж энэ тэр баахан тэр ажилчдтай орж ирээд үзээгөө хараагүйгээр нотлсон. Үнэхээр тэд нар үзэж хараагүй. Тийм одоо ажил төрөлд ордог ч хүмүүс биш юм ба. За тэр хуурамч гэдэг байгаа гэрээ бол энэ байна. Энэ дээр бол Монголын төмөр зам гэдэг компани Морик гэдэг одоо Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Хятадын Дандонг Солонгосуудтай нэгдсэн ийм гэрээ юм байна. Энийний дээр энэ proprietary confidential гэж бичсэн буюу одоо өмчлөлийн нууцлалтай. Гэвч энэ гэрээ 3 дахь хүнд очихгүй шүү. Энэ гэрээн дээр хийгдсэн заагдсан юмнууд бол дахиж хэрэглэгдэхгүй ингээд дотроо нууцлалаа гэсэн юм байна. За энийг ярихын өмнө Монголын төмөр зам компани гэж ямар компани бай гэж ярив. Энэ компани бол 2008 онд байгуулагдсан баг. Тухайн үед бол Араш сайд байсан, мөн Улаан сангийн яамны сайд байсан, Баяр ерөнхий сайд байх үед байгуулагдсан Монголын төмөр зам гэдэг төрийн өмчөд 100% компани юм аа. Ойлгож байна уу? 100% төрийн өмчөд компанид зам дээр барилга бот байгуулалтын яам ямар ч хамаа байхгүй. Энд бид нар ямар хамааралтай вэ? Тэр төлөөлөн өдөртөх зөвлөлтөнд зам дээр барилга бот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ гэж хүн төлөөлөн өдөртөх зөвлөлийн дараагаар ажилладаг. За энэ миний гарын үсгтэй гэрээ мөн байна гэд. Мөн энэ доор нь юу гэсэн бэхээр acknowledged by гэж буюу танигдсан гэж байна. Зам дээр барилга байгуулалтын өмнөөс танигдсан Баттулга гэж. Танигдах гэдэг чинь гэрээг уншаад нэгэнт энэ Монголын төмөр зам гэдэг 1800 1100 км төмөр зам хөрөнгө оруулах гэж байгаа бол тухайн салбарын яамны сайд танилцах хэрэгтэй. Үүрэгтэй. Тэгэхээр Баттулга гишүүн нууц гэрээ хийсэн байхгүй. Харин өмчлөлийн гэрээтэй танилцсан болж таарлаа. Хоёр дахь асуудал бол ухаан удаас гашуун сухатын чиглэлд төмөр зам барих тухай асуудал. Ухаан удын нүүрсний орд газраас гашуун сухатын чиглэлд төмөр зам барих тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатаагаар Energy Resource олгосон байдаг. Energy Resource компани төмөр замыг нарийн царгаар Хятадын хил рүү барихаар төлөвлөсөн. Үүнийг сайд дарганаар тухайн үед нь мэдээгүй биш мэдэж байсан. Монгол улсын засгийн газар 2008 оны 252 дугаар тогтоолоор Energy Resource гэдэг компани суур бүтэц барих тусгай зөвшөөрөл өгсөн байна. Энэ юу гэхээр ухаан удгаас гашуун сугаад хүртэл 240 км замын зөвшөөрөл 2008 оны 6 сарын 23-нд өгсөн байна. Сонгуул 6 сарын 28-нд дууссан, тийм ээ? 5 хоногийн өмнө. Би юу гэж ярих гэдэг нь 2008 оны 6 сард энэ зөвшөөрлийг өгдөө гэдэг нь Монгол улс төмөр замын бодлого гэдэг юм гаргаагүй байсан. Монгол улсын хөлийг ганц баялагтай газраас нь сэтгээд зөвшөөрөл өгсөн байна. Би 2008 оны 9 сард энэ засгийн газарт ороод хамгийн түрүүнд Хятадын төмөр замын сайдлыг уулзахад үндсэндээ 1 2 3 4 5 6 7 газраар нарийн царигтай төмөр зам орохоор ийм төлөвлөгөө гарцсан байсан. Тэгээд тэр Хятадын сайдтай нь уулзаад яагаад монголчууд өөрсдөө саналаа өгөөгүй байхад та ийм юм гаргасан юм бэ гэсэн. Танаа урдлын сайд нар ийм санал өгсөн шүү дээ.
Тэгээд энээс болоод маргаан болсон юм а. Түүнээс би Хятад Оросын хооронд одоо маргаан үүсгдэг тийм хүн биш шүү дээ. Энэ бүх маргаантай асуудал нь зөвхөн Нямдуулж Батулга хоёрын хоорондын асуудал огт биш. Харин ухаа худаг руу төрийн томчол жолон дээр суусан ялаа шиг шаваарлаж, эцэст нь монголчууд та бидэнд 21 мянгаас өөр оногдох юм болох гээд байгааг сэрэмжлүүлсэн тохио юм а. Нямдуулж Батулга хоёрын тэмцэл бишээ. Энэ үү. Зориуд тим юм руу оруулаад ингэ явдаг юм та нар ч нэг анализ хийгээд ухаа худаг 20 гэр бүлийнх 5 толгой 2.7 сая иргэд та нарыг бид нарыг энэ хүмүүсийн юм хоёр ингээд тэнгэр газар шиг болчлоо гэдэг ямиг хэлсэн юм а. Тэрний магадлал нь орон сууцсан юм а энэ эхлэнэ гэдэг. Мэдээж том юм л байгаа л да цаана. Тэгээд нэр бүхий сайд нарыг бол өгсөн байгаа авилгалтай тэмцэх газар. Энэ бол миний үүрэг, би бас улсын хурлд 2 удаа сонгогдлоо. Засгийн газарт 3 жил гарan ажиллаа. Үүргээ нэлээд ухамсарлаа. Ийм байдалтай бид нар эвсэж болохгүй болов. Ядаж 76 хүний нэг 51% нь энэ юмыг яриасаа.